төрийн өмчийн үйлдвэр аж ахуйн газруудыг хөгжлөх замаар хөрөнгө оруулалтыг татах, үр ашгийг нь дээшлүүлэх, засаглалыг сайжруулах гэсэн энэ бодлогыг зарчмын үед бол дэмжиж байгаа. Гэхдээ энэ хувьчлалын өгөөж үр дүн бол хувьчлалын өмнөх бэлтгэл ажил, хувьчлалын дараах хяналт хариуцлагын бодлогоос ихээхэн хамаарна гэж бодож байгаа. Тэгээд энэ хүрээнд хоёр асуулт асууя. Тэгэхээр төрийн өмчийн үйлдвэрийн газруудад өнөөдөр Монгол улсын ажиллах хүчний 10% нь бол ажиллаж байгаа гэсэн ийм статистик тоо бий. Тэгэхээр хувьчлалд бэлтгэх ажлын хүрээнд төрийн өмчийн үйлдвэрийн газруудад ажиллаж байгаа ажиллах хүчний талаар ямар бодлого авч хэрэгжүүлэх гэж байна гэж би асуух гэсэн юм. Ер нь ажилтай нь байлгах уу? Эсвэл ажлаасаа өөрчлөгдөх болов? Энэ хүмүүсийг дахин сургаж ажлын байранд зуучлах, ажилтаа орлоготой байх энэ нөхцөл боломжийг нь хангах талаар ер нь яг тодорхой ямар бодлого энэ ажлын хүрээнд хийгдэж байгаа бол 1990-ад оны дундуур нөгөө их хувьчлал, бага хувьчлалын үед олон мянган хүн ажилгүй гудамд гарч ирсэн. Тэр үед бүр бүтцийн ажилгүйд л гэдэг нэр томьёо хүртэл гарч ирсэн. Тэгэхээр энэ гашуун сургамжаа сансан ч тэр бидний тухайн асуудлыг бол онцгой анхаарч авч үзэхгүй бол болохгүй. Тэгээд ч Монгол улсын 2026-аас 2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлд хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулна гэсэн том зорилго орж ирсэн байгаа. Тэгэхээр төрийн бодлого уялдаатай байх ёстой. Энэ утгаараа энэ хувьчлалын асуудлын хүрээнд энэ төрийн өмчийн үйлдвэрийн газар ажиллаж байгаа хүмүүсийн ажилтаа орлоготой байх асуудлыг цаашид яаж шийдвэрлэх гэж байна гэдэг дээр энэ асуултыг би асууя гэж бодож байна. За хоёрдугаарт нь эрчим хүч, тээвэр, дэд бүтэц, уул уурхай, санхүүгийн салбар гээд ард иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөө үзүүлж идэг. Бас улс үндэстний аюулгүй байдалд бас нөлөө үзүүлэх юм стратегийн салбаруудад хувьчлал хийхээр орж ирж байгаа. Тэгэхээр энэ хувьчилсны дараа тавих хяналт хариуцлагын тухай дээр ямар бодлого авч хэрэгжүүлэх гэж байна гэж би хоёрдугаарт нь асуумаар байна. Ялангуяа цахилгаан дулааны үйлдвэрээ түгээх сүлжээгээ дэд бүтцийг ингээд салгаад хувьчлахаар орж ирж байна л да. Тэгээд ингээд салгаа хувьчилчгаар чинь үйл ажиллагааных нь уялдаа алдагдвал яах вэ? Иннээс болоод нэг эцсийн хэрэглэгч, иргэд, аж ахуй нэгжүүдийн тоггүй, дулаангүй болчихвол яах вэ? Манайх ч өвөлдөө хас 30 хүрээд хөвтөрчдөг. Тэгэхээр нөгөө дайгуул цонхороо хяндангаа гаргаад суух тийм хэмжээнд хүрчих бийдээ, тийм ээ. Тэг үн төлбөр нь өсөөд явчих бийдээ. Тэгэхээр энийг зохицуулах тухай дээр ямар бодлого авч хэрэгжүүлэх гэж байгаа юм бол. Тэгэхээр ер нь хувьчилсны дараа гарчулах энэ бүх эрсдлүүдийг хэрхэн яаж урьдчилан тооцож байгаа юм бол энэ дээр тавих хяналт хариуцлагыг хэрхэн яаж хэрэгжүүлэх гэж төлөвлөж байгаа юм бол гэж би хоёрдугаарт нь асуумаар байна. За баяр эрдэнэ дарга хариулна. 4-р микрофон. 3-р микрофон. За гишүүний асуултанд хариулъя. За төрийн өмчит компаниудад бол нийтдээ нэг 59 мянга гаруй юм ажилтны албан хаагчтай ажиллаж байгаа. За бид энэ биржээр худалдах арилжих компаниуд дээр бол биржийн шалгуур шаардлагыг хангасан олон дүрм журмын зохицуултууд, санхүүгийн зохицуулах хорон зөвшөөрөл зэрэг энэ бэлтгэл ажлыг хангах юм тодорхой ажлууд хийгдэнэ. За ер нь бол олон нийтийн балгах, биржээр хувьчлах, за мөн төрийн мэдлийн хувьцааг худалдах үед бол ажиллагчдад бол нэлээд ийм сэтгэл төвшингүй асуудлууд байдаг. Яг тэгэхээр цомтголд орчих үе, бидний үцэн өөрчлөлтөөр халчих үед нар гэдэг. Тэгэхээр энэ асуудлууд бол хөдөлмөрийн хууль болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд бол хэрэгжиж явах болцоотой гэж үзэж байгаа. За бид биржээр нээлттэй арилжих компаниудын нэмэлт хувьцаа гаргаж байгаа тохиолдолд бол нэмэлт төс хөтөлбөрөд орж ирэх, проспектус орж ирэх, түнд нь хөрөнгө оруулагчд өгөөж үр бүтээлийг нь үнэлт дүгнээд хөрөнгө оруулж ирэх учраа юуг олон хүн ажилласаа чөлөөлөгдөд явчих юм бол гайгүй байх гэж дүгнэж байгаа. Зүгээр төрийн мэдлийн хувьцааг энгийн хувьцаа гаргах замаар арилжаад за түүний тодорхой хувийг төс төвлөрүүлэх асуудал дээр бол хувьцаа худалдан авахч талтай энэ ажиллагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр тухайн байгууллагын үйлдвэрчний хэвлэлтэнд хамтраад ажиллах ийм болцоотой гэж үзэж байгаа. Ер нь бол өмнөх туршлагуудаас харахад шууд хувьцааг бүгд нь худалдаж авч байгаа тохиолдолд хөрөнгө оруулагч талтай худалдаа авах гэрэн дээр тодорхой зохицуулт хийгээд явж ирсэн байдаг. Тухайлбал оргил аршаан сууллыг хувьчлах үед бол ажиллагчдыг үндэслэлгүй чөлөөлөх асуудлыг бол байж болохгүй гэдэг байдлаар ингээд тусгайлуудыг ийм зохицуултууд хийгээд явах болцоотой гэж үзэж байна. За ер нь бол энэ хоёр дахь багц асуудал хувьчлалын дараах
хяналт мониторинг за хувьчлал хийгдээд тодорхой одоо үр дүн зорилтоо хэрэгжүүлж чадаагүй бол хувьчлалыг зохицуултууд бол тэр бол орон нутгийн өмчийн хуулинд бол одоо тодорхой зохицуултууд байгаа. За бирж дээр гараад яг биржийн шалгуур шаардлага хангаад хөрөнгө оруулагчид хувьцаагаа орж ирээд аваад явсан тохиолдолд нээлттэй хувьцаат компани хөрөнгө үн цаасны зах зээлийн зарчмаараа явна. За бид бол энэ 7 компанигаа орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул дулааны станцуудын одоо төрийн мэдлийн хувьцааг худалдахдаа бол худалдаа авах гэрээнд ажиллагчдыг одоо үнэлгээ цомгох, чөлөөлөх, тэдний цалин цавгийг бууруулах, за мөн ажил үйлчлэгийг одоо тасалдуулах, за мөн одоо үндсэн үйл ажиллагааны зорилт чиглэлийг өөрчлөх зэрэг хоригдсан хязгаарлалтуудыг бол тавьж өгөхөөр гэж төлөвлөж байна. За баяр эрдэнэ даргад баярлалаа. Одоо юм бэ? Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга 90 үлзий. 4-р микрофон. За хэрлэн гишүүний асуултанд хариулъя. Ер нь эрчим хүчний салбар яг бүтцийн сегментийн хувьд ямар байдаг гэхээр үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах гэсэн энэ 4 сегментэд байгаа юм. Тэгэхээр үйлдвэрлэх, хангах дээр нь өрсөлдөөн үүсэх гол боломж нь байдаг. Дамжуулах, түгээх дээр нь бас байгалийн энэ монопол бүтцүүд байдаг. За манай улсын хувьд бол яг үйлдвэрлэх, хангах дээр өрсөлдөөн үүсэх юм боломж байна гэж бид үзэж байгаа. 2015 онд төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичиг улсын хурлаар батлагдсан гарахад аль болохоор үйлдвэрлэлийн салбарыг болохоор хувийн шилд хариуцуулсан өрсөлдөөн зах зээлийн тогтолцоотой ийм улс орн болно гэсэн ийм алсын хараатай байсан. Тэгэхээр одоо энэ чуулганаар оруулж ирж байгаа энэ үндсэн чиглэл дээр энэ цахилгаан үйлдвэрлэх компаниудын 49 хүртэл хувийг одоо ховшлох асуудал нь бол тухайн үед гарч ирсэн бодлогын баримт бичгтэйгээ нийцээл явж байгаа гэсэн. За Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ бол За болсон уу ажил хэсгээс хариулт. Гүйцээгээд 4-р микрофон хариулъя. 90 үлзий дарга. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ бол одоо Улаанбаатар хотыг бараг 95% аль өрхт хурж ажиллаж байгаа цахилгаан дулааныг түгээх хангах үйл ажиллагааг эрхэлж байгаа компани. Тэгэхээр энэ компаниас эхлээд түгээх хангах энэ үйлчилгээг нь хоёр тусад нь болгож жигдлээд тэгээ хангах үйлчилгээг нь бол ховчлох бол одоо бүрэн боломжтой байгаа. Тэгэхээр түгээх нь болохоор бас тодорхой хугацаанд төрийн хяналтанд үлдэж болно. Хангах буюу хэрэглэгчтэй харьцдаг, хэрэглэгчдэд үйлчилгээ, борлуулалтын хариуцдаг үйлчилгээг нь бол хувьчлах юм бол боломжтой. Тэгээ яг энэ агуулгаараа Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани түгээх хангахыг бүтцийн өөрчлөлт хийнэ гэсэн агуулгаар энэ төсөл бол орж ирсэн байна. За баярлалаа. Улсын хурлын гишүүн Жаданбин энх хоёрын урилгаар шарын гол